Би номтой гишүүнээс нэг зүйл тодруулъя гэж бодоод байна л да. Орон жижиг асуудлын үед бол байж болох асуудал л да. Тэгэхдээ энэ төсвийн байнгын хорооны харьяалах функцийн асуудал биш байх гэж бодож байна л да. Төр хороо бол өөрийнхөө байнгын хорооны харьяагаар явах хэрэгтэй. Тийм учраас би бол эдийн засгийн байнгын хороогоор хэлцэх хэрэгтэй асуудал юм биш үү? Манай байнгын хорооны дүрм журмдар юм байна уу? Байгаа бол бид хэлцэж болно гэж би нөгөө энэ төсвийн ажлаар юунаас асуух вэ? Төсвийн байнгын хорооны ажлаар унахаас асуух уу? Энэ ингэх юм байна. Улсын хурлын даргад энэ гишүүд юм өргөн барьсан байна энэ асуудлыг. Тэгээ улсын хурлын дарга тамгын газартаа зөвшөлдсөд манай байнгын хороонд зогсоно ийм л асуудал юм байна л. Магадгүй тэр наран төвийн гишүүнээ ярьж байгаагаар төсвийн зарлага хяналтын дэд ороотоо дараа нь хамтраад явах бол хэлцэх асуудлынхаа үед нэр. Одоо бол зөвхөн оруулах уу юу гэдгээр санал ороо. Санал оруулалт.